ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр жоохон өөр байна гэдгийг багш, эцэг эгч анзаарч штеп. За анзаарах нэг хэрэг. Анзаарсан мөртлөнгөөсөө хүлээн зөвшөөрч чадж байгаа юу гэдэг нэг юм асуудал байгаа юм. Тэгэхээр магадгүй манай хүүхд жоохон хөдөлгөөнтэй, угаасаа л хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг гээд ингээд тоохгүй яваад байснараа илүү их эрсдэл рүү юм уу цаг алддаг юм руу явчаад байгаа юм биш үсттэй. Тийм тэгэхээр хүлээн зөвшөөрөх явц бол эцэг ихэд бол амаргүй байдаг. Маш олон шатыг туулдаг, давн туулдаг. Тэгээ маш олон шат гэдэг дотор бол 5 ийм шатыг бол туулна. Тэгэхээр бүх одоо хүүхэд нь өөр байгаа. Тэ ямар нэгэн одоо эмгэгтэй байгаа хүүхэдтэй айл бол хүлээн зөвшөөрөх дээр шат гэдэг юм уу те ингээд шатуудыг давн туулж байгаа. Тэгээ за хөнгөхнөр дуртай. Тэгээ хамгийн ихнийх нь бол гинт одоо танаа хүүхэд чинь өөр юм шүү гэд. Тэ одоо цэцэрлэгийн багшаас сонсно. Эсвэл ах дүүнэр цуглархаараа мэдэрдэг те. Эсвэл одоо нэгдүгээр ангид орохт нь мэдчихээн. Энэ бол хитрхи бас оройтж байгаа хэлбэрлэлтэй. Тэгээ нэгдүгээр анги хүртлээ ер нь ингээ ажиглаад явцсан байдаг эцэгхүүд. За ингээд гинтийн одоо хямралд ингээ орж эхлэн хүүхэд чинь өөр байх шүү те. Хүүхэд чинь ямар нэг эмгэгтэй байх шүү гэдгийг сонсох яг тэр агшин бол одоо юу ч бодох тэнхлэхгүй бүр тийм одоо хүнд цаг үеийг ингээд туулна. Тэгэд энэ эцэг болгонд ингээ өөр цаг хугацаатай явагдаж байгаа тийм ээ. 3 сар уйлж өнгөрүүлэх эсвэл бүтэн жил уйлж өнгөрүүлэх ч гэдэг юм тий. Тэгээ нэг ээж надад ингэж хэлсэн бүр би 15 жил уйлж ингэж хэлсэн. Тэгээ тэр бол яг нөгөө эхний тэр шат дээрээ бүр гатсан юм байдалтай ээж байсан. За дараагийнх нь болохоор өгөөсгөх үе рүү ирнэ. Арайч үгүй бах уу. Тийм. Энэ бүхэн хотлоо бах. Юу ч манай хүүхэд эмгэгтэй байх юм. Үгүй бах. Арайч зүгээр болчих байх. Арайч надад ийм зүйл одоо тохиолдохгүй гэж тий. Ингээд үүсгэж эхэлнэ. Тэгсэн хэрнээ дотор талдаа бол ил гаргахгүйгээр болцсон байж тээ. Айц гэдэг айц бас байж л байна. Гэхдээ аман дээр болохоор үүсгээл яваад байна. Тэгээ тийм болохоор нөгөө тусламж одоо эхлээгүй байгаа ч тий. Ямар нэгэн төрлийн одоо тусламж бол огт эхлээгүй зүгээрээ. Тэгээ эхнэр нөхөр хоёр бас хоорондоо маш их маргаан гарна. Үгүй чи зүгээр байгаа хүүхдийг ингээд дэжтэй гэт тий. Тэгээ ялангуяа аауд дэлхийн нийтийн аауд бүгдээрээ чи ингээд эрүүл өсөж байгаа хүүхдийн маань ингэж хэллээ гэт ээжүүд рүүгээ жоохон бас үүсгэл ингээд өгдөг. За дараад нь ингээд эргэлзэж эхэлнэ. Тэгэхээр энэ дараагийн 3 дахь шат руу орж ийн тийм ээ. Тэгэл ингээд яг уу за би ерөөс ихчээ. Ерөөсөө имлэгт үзүүлээ. Ерөөсөө одоо тэр тусгай хэрэгцээт боловсролын багш нарт хандаж үзье. Ерөөсөө сургалтанд үгүй гэд ингээд тусдаа сургалт хайгаад ч юм уу тий. Тэгсэн хэрнээ дотор талдаа үгүй байх гэдэг нөгөө одоо үл итгэл тий эргэлзээ бол байж л байна. За ингээд эргэлзэх үе дээр бол бас маш хүнд шатыг давн туулна. Ер нь бол бүх хүмүүсийг буруутгах нь одоо гэр бүл дотроо бие бинийгээ буруутгах нь тийм ээ. Ах дүү нар дотроо бие бинийгээ буруутгах нь эмч нарыг буруутгах нь эмч нар л ер нь буруу эмчилгээ хийснээс ингээд манай хүүхд эмэгтэй болчлоо. Эсвэл тэр эмчилгээ буруутчлаа гэд тэгээд маш олон ингээд эмнэлэг бас даваад ингээд явна. Тэгээд ялангуяа Монголд ээжүүд Монголд бүх эмнэлгээр явлаа гэж хэлдэг тий. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ шат эргэлзэх үе дээрээ ингээд яваад байгаа тий. Үгүйсгэл хийх гээд ингээд яваад байгаа. За ингээд 4 дахь үе рүүгээ ирнэ. Тэгээд 4 дахь үе рүүгээ ирэхээрээ шийдвэр гаргаж эхэлнэ. За би ерөөсөө хүүхдийн төлөө явъя. Одоо би ерөөсөө ингээд ажилласаа гараад тий. Эсвэл одоо нөгөө гэр бүл дотроо ингээд бас тайшраад би бинийг ойлгоод нэрээ одоо бас хүүхд маань жоохон өөр байгаа юм байна. Эмгэг байгаа юм байна. Аутизмын шинж тэмдгүүд мөн юм байна гэдэг ингээд тий. Тэгээ ингээд шийдвэр гаргаж эхэлнэ. Тэгээ шийдвэр гаргаж эхлэх үед одоо анх удаа одоо юу гэдгийг боловсролын тусламж үйлчилгээ програмууд орж ирнэ. Тэгэхээр 4 дахь шатн дээрээ одоо боловсролын үйлчилгээ тийм ээ яг тухайн хүүхдэд хэрэгтэй боловсролын үйлчилгээ юу юм? Одоо карт ашиглах юм уу тий? За карт ашиглаад 0 явж сурах юм байна гэдэг үе рүүгээ ирэх үед нөгөө хүүхэд маань айл хизээний 7-той болцсон байна. Айл хизээний 8 настай болцсон байна. Өөрөөр хэлбэл энэ нөгөө шатуудыг тоолж ингэж тий өөртөө
эцэг их байх нь шүү дээ. Эцэг өөртөөгөө тэмцсээр байтал нөх хүүхдийн тусламж үйлчилгээ оройтсан байдаг. Тэгээд оройтсан ч гэсэн тусламж үйлчилгээгээ эхлүүлж байгаа. За одоо энэний дараа 5 дугаар шат руу орно. Тэгээ энэ үгүй шийдвэр гарах үе бас нэлээд удаан явагддаг. Тэгээ за би одоо ерөөсөө хүүхдийнхаа одоо эмгэгийг хүлээн зөвшөөрье гэдэг. Тэгээ энэ процесс бас их удаан явна. Яг бол маш их нэг ердийн одоо хүүхдийн тусламжаас илүү хичээлт эхэлдэг гэсэн үг. Тэгээ энэ үедээ бас эцэг хөднийг алдаа гаргадаг, дүүнэрийг хайдаг. Тэгээ эсвэл ах эгчийг хайдаг. Нөгөө шийдвэр гаргаж байгаа үе дээр энэ маань ингээд одоо эмгэгтэй болжээ тий өөр юм байна. Миний хүү энийг ойлгоорой гэд нөгөө арай жахаа ахмад эгчт нь хэлдэг. Тэгээ эгч нь ээж нь одоо чамд ерөөсөө цаг гаргаж чадахгүй нэ. Яагаад гэвэл энэ хүүхдтэй илүү анхаарахгүй бол миний хүү дүүн хэцүү байна гэж ингээ хэлдэг. Тэгээ энэ бол яг шийдвэр гаргасан үе. Гэхдээ гэр бүл дотор бас маш том ингээд алдаа бас ингээд харагддаг тийм. За тэгээд нөгөө бусад хүүхдүүдээ сэтгэл зүгээр болон тий бие махбодоор нь хайж байгаа гэдгийг ерөөсөө мэдэрч чадахгүй. За ингээд 5 дугаар шат нь яг жинхэнэ нөгөө хүлээн зөвшөөрөх үе гэж ярина. За жинхэнэ хүлээн зөвшөөрөх үед гэр бүл ямар болдгоо гэхээр амгалан, тайван хамгийн гол нь өдөр тутмын амьдралын хэмнэл рүү буцаад орно. Би ажил хийх ёстой юм байна тий. Аав нь бас ажил хийх ёстой юм байна. Тэгээд би томьёогоо хаяад байгаа юм байна. Би томьёогоо бас хайж болохгүй юм байна тий. Тэг бүгд өөрийн гэсэн одоо аз жаргал байгаа. Бүгд өөрийн гэсэн хайрлагдах хэрэгцээ байгаа. Тэгэхээр бүгд өөрийн гэсэн бас цаг байгаа. Цаг зарцуулалт байгаа. Гэдгийг одоо яг нэг өдөр тутмын амьдралын нөгөө нэг цагуудаа гаргаж байгаа байдлаар нь ингээд хараад тэгээд маш их тайвширсан байдаг. Өөрөөр хэлбэл эмгэгийг нь харж эхлэхгүй тэр хүний амьдралын нөгөө чанарыг нь харж эхэлнэ гэсэн үг. За энэ үед хүүхдүүд ихвчлэн 13 4 хүрсэн ч юм уу тий нөгөө бага наснд нь би хүүхдийнхаа төлөө явна гэдэг цаг үеийг их удаан бараг 10-аад жил ингээд өнгөрүүлсэн байдаг. Одоо жишээ нь аутизмаар жишээ авах юм бол хэлбэрүүд илүү хөнгөн юм шиг мөртлөө түгээмэл шинж чанартай. Илүү их газар аваад байгаа олон хүүхдийг хамраад байгаа ч юм ийм болоод өөрчлөгдөж байгаа шиг байна. Нөгөө л мэддэг бидний бэрхшээлээс гадна өөр олон төрлийн хүнд хөнгөн хэлбэрийн бэрхшээлүүд нэмэгдээд байгаа юу? Нэмэгдээд байгаа гэхээсээ илүү бид нар хүүхдийг таньдаг болж байна. Илүү судлагдхуун нь одоо нарийсж байна. Гэхдээ бид нар одоо Монголд сүүлд судлагдаад байгаа ерөөсөө биш. Дэлхийн нийтээрээ судлагдхууныг одоо шинжилж ийн гэх үү. Нарийн тодорхойлдог болж байна. Гэхдээ хүүхэд болгонд ямар нэгэн тусламж хэрэгтэй байдаг гэдэг үүднээс нь харж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд болгон өөрийн гэсэн одоо тусламж хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр өөрийн гэсэн тусламж хэрэгтэй байдаг хүүхдүүдийн дунд одоо сурах бэрхшээлтэй гэж ярина тий суралцсан бэрхшээлтэй хүүхэд гэж байна. Хэд хөдөлгөөнд анхаарал төвлөрдөггүй бэрхшээлтэй хүүхэд гэж байна. За сүүлд одоо бас маш их ихсэж байгаа бидний одоо ахуй орчин бас нөлөөлж байгаа тиг эмгэг гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ тиг гэдэг эмгэгийг бас бусад одоо эмгэгүүдтэй ингээд хольж одоо ойлголтыг нь өгöd ах шиг байна. Тэгээ мэдээж аутизмын маш олон хэлбэрүүд байна дотроо тийм ээ хөнгөн хүнд эсвэл аспергерийн гэдэг ингээд дотроо бас зөндөө хэлбэрүүд байна. За дауны бэрхшээлтэй хүүхдүүд байна. За оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бас байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бас дотроо хүнд хөнгөн одоо бүр хүнд гэдэг ингээд тий эсвэл хүндөвтөр гэдэг ингээд хэлбэрүүд байна. Тэгэхээр энэ болгоныгоо бид нар нөгөө таньж чадахгүйгаас болоод тий нэлээд одоо замбраагүй ойлголттой байх шиг байна. Яг ялгах хүүхдүүдээ одоо нөгөө ялгах төвшөнд бол за энд ямар нэгэн бэрхшээлтэй байна гэдгийг багш бол харж чадж байгаа. Эцэг ч гэсэн ажиглаж бол чадж байгаа. Тэгэнгуутаа маш хурдан одоо тусгаарлагч гэдэг юм уу тийм ээ. Одоо тусгай сургуульд өгсдөө шүү гэдгийг сургууль зөвлөдөг ч юм уу. Одоо бид одоо чадахгүй байна гэдгээ маш хурдан илэрхийлдэг тийм ээ. Арга замуудыг ерөөсөө хайхгүй байна. Ингээд нөгөө одоо тусгаарлах гэдэг юм уу тий ийм шат руу оруулчаад байна л да. За яг хуу цаад онлоо харах юм бол жишээлбэл аутизмын шинж тэмдэг илэрж байгаа хүүхэд давхар оюуны бэрхшээл илэрх магадaltaй ч юм уу тий ингээд дундаа
тийм нөгөө бие биендээ юм ууссан шинж чанартай бас байгаад байгаа. Тэгэхээр энийг нөгөө одоо бид нар солонгон хэлбэр гэж хэлдэг л дээ, ингээд солонгороод байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо түүхтэй маш нарийн түүхтэй зүйлэлтэй хүүхдийн хувьд байхгүй. Хүүхдийн төр гаргаж байгаа одоо behavior гэж хэлдэг те зан төлөвт нь бол маш олон ийм шинж тэмдгүүд ингээ илэрч байгаа. Заримдаа оюуны бэрхшээлтэй гэж хэлэх гэтэл аутизм ч юм шиг тийм ээ, аутизм гэж хэлэх гэтэл зөвхөн уналт таталт байх ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд тэгэхээр бид бол одоо ялангуяа одоо энэ нийгэмд боловсролт тийм ээ, ангаах ухаанд аль алинд нь энэ гурван салбар бол хүүхдийг юу гэж үзэх юм бэ гэхээр хитэх одоо эмгэг рүү анхаарал хандуулах биш тийм ээ. Энэ хувь хүн энэ тусламж хэрэгтэй хувь хүнд ямар тусламж бидний зүгээс хэрэгтэй вэ гэдэг талаа одоо тодруулж харах юм бол илүү бид нар нэг арай одоо хүмүүнлэг ийм хүнлэг ийм нийгэм рүү зорих болно бол боломжтой. А гэтэл нөгөө энэ одоо солонгороод байгаа энэ олон хэлбэрүүд рүү хэтэрхий анхаарал тавих юм бол за тэгвэл аутизмтай хүүхдэд үзүүлдэг боловсролын тусламж үйлчилгээ үзүүлэх юм уу? Эсвэл одоо юу гэдэг оюуны бэрхшээлтэй хүүхдтэй харилцдаг тийм ээ энэ одоо тусламж үйлчилгээ боловсролын тусламж үйлчилгээг үзүүлэх юм уу гэдэгтэр багш нарч тэр эцэг эгч тэр бодлого боловсруулагчид ч тэр ерөөсөн гэдэг яг үнэ ингээд эмх замбраагүй байдалд марцсан. Яг үүндээ тэгэхээр бид нар шиг нарийн ингээд мэрэгшсэн ийм хүм одоо зөвлөх гэдэг юм уу тийм одоо яг үндэ бол бидний тусламж бол багш нарт маань маш их хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлж байгаа, тусгай хэрэгцээтэй гэж хэлж байгаа энэ хүүхдүүдийг энгийн сургуульд жирийн хүүхдүүдтэй жирийн гэдэг нь бидний нэрлэлтгээр л жирийн гэж нэрлээд байгаа энэ хүүхдүүдтэй хамт сургах нь зүйтэй мүү? Эсвэл яг тусгайлан бэлдсэн орчинд тусгайлан бэлдсэн багш нартай ижил төрлийн бэрхшээлтэй тэр хүүхдүүдтэй хамт сургах нь илүү өгөөжтэй юм уу гэдэг дээр ингээл хоёр тал болоод маргаад байдаг. Онл бол ярьчих болж юм л та. Гэхдээ нөгөө яг одоогийн Монголын нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг дээр би онл ярихгүйгээр яг одоо яавал хэрэгтэй юм бэ гэдэг дээр би бас мэрэгчлэлтний зүгээс тийм ээ юу гэж хардгаа бас маш боддоор хэлээ. Одоо тусгай сургууль гэхээр Монголд одоо 6 тусгай сургууль байгаа. Тийм. За энэ 6 тусгай сургуулийн нэг нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцсан, нэгэнд нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцсан, нөгөө дөрөвт нь оюуны бэрхшээл болон тий аутизмтай даамтай хүүхдүүд ингэж суралцсан гэдэг. Ингээд ийм 6 сургууль байгаа. Тэгэхээр энэ сургуулиуд байдгаараа байх хэрэгтэй байна. Гэхдээ хүнд хэлбэрийн хүүхдүүд гэрээр байна. Энэ хүнд хэлбэрийн хүүхдүүд сурах эрх нь маш томор зөрчигдсөн орон. Тэгээ бид нар хэвтрийн гэж ярьдаг тий эсвэл нөгөө тархины саажилттай гэхдээ бүр хэвтрийн одоо ерөөсөө л ингээд нөгөө одоо агаар мэдэрдэг ч юм уу тий нүдэн хөдөлдөг ч юм уу эсвэл удаан хугацаанд одоо эмчилгээ авдаг цусны одоо хорт авдартай хүүхдүүд гэлтэхтэй эмнэлэгт маш их тоогоор олон давтамжтайгаар хэвтдэг тий маш их хэвтдэг хүүхдүүд байна. Гэх мэтчлэн энэ хүүхдүүдийн боловсролын асуудал бол маш томоор зөрчигдөж байгаа гэдгийг хаана хэн дуурч байна вэ? Хэдэн эцэг эхүүд бол явж байгаа. Гэхдээ тэд цэцэрлэгт аваач ядаж ингээ 24 цаг байлгаач гэдэг төвшөнд л одоохондоо ямар нэгэн зүйл рүү л орох хэрэгтэй тий үйлчилгээ авах хэрэгтэй гэдгийг л мэдээд байгаа болохоос биш энэ хүүхэд хүнд хэлбэрийн одоо хэвтрийн байлаач тий 6-наас хүрлээ сургуульд орох тэр баяр хөөргийг эдлэх эрхэн нээгдэж байгаа гэдгийг одоо тогтолцооны төвшөнд ч тэр багш нарын төвшөнд ч тэр эцэгхийн төвшөнд ч тэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгэхээр эргэлзээд авах шаардлагагүйгээр одоо юу гэдгийг за манайх чинь хүн дэм чинь ийм хүүхэд боловсрал олно гэж байхгүй штэ нөгөө асаргааны төв дээрээ л бай гэж бодлохгүйгээр ийм хүүхэд 6-наас хүрсэн бусдтай ижил одоо сургуульд орох гэдэг баяр хөөргийг зүрх сэтгэлээрээ мэдрэх ёстой гэдэг орчин нь байх хэрэгтэй байна. Тэгээ энэ бол төв биш юм. Асардаг нөгөө төв биш те. Энэ бол сургууль байх. Тэр сургуулийн улс бэлдэж өгөх шаардлага гарч шít. Тэр энэ сургууль бол одоогийн манай байгаа төвшөнд бол энэ 6 сургуулийг түшиглэх шаардлагатай байна. Одоо тусгай 6 сургуультай тэр одоо би сургуульд орох эрхтэй штэ гэдэг энэ эрхийг хангахын тулд
хүнд хүүхдүүдээ аваад одоо байгаа 6 сургуульд зүгээр ингээд хөлөөрөө ороод ирдэг те ээж аав нь хүргэж өгөөд явцдаг. Энэ хүүхдүүдээ бүгдийг ЕБС рүү оруулах хэрэгтэй. Тэгэхээр ЕБС бол яана манай дотоо бүр 10-аараа ороод ирлээ штэ бид нар чадахгүй штэ биднэрт аутизмын талаар мэрэгсэн багш байхгүй юм аа гэд хэлээд сууж байгаа л да одоохондоо. Тэгээ тэгж хэлж ерөөсөө болохгүй. Энэ боловсрал гэдэг өөрөө тэг бүх нийтийн боловсрал гэдэг бол бүр дэлхийн нийтээрээ баримталж байгаа зарчим нь өөрөө хинч бай орж ирэхэд хүлээж авах гэдэг үүргийг хүлээдэг.